Амен. Тэгээ өнөөдөр бол эзний дахин амьссан биш ээ. 2 удаа өгөхгүй ш, 1 удаа өгсөн. Тийм болохоор үхлээс амьссан баярын өдөр юм аа. Амен. Нөгөө би бидээ бүгдээрээ Есүс үхлээс амьссан шүү гэж би бидээ хэлцгээе. Есүс чиний төлөө, бидний төлөө үхлээс амьссан юм аа гэж хэлцгээе. За Есүсийн үхлээс амьссан учраас бид нар өнөөдөр эдгэрдэг, өнөөдөр нүглээсээ чөлөөлөгдөж өчнөө амьдралдаа туулж өнгөрсөн түмэн янзын ичхүүр дарамт зовлон байсан бидэнд. Харин Есүс үнэхээр амьссан. Тэр амьссан үнэхээр бодиттой учраас бид нар өнөөдөр өрөөгдсөн, эрх чөлөөтэй болсон бид үнэхээр шинэ хүн шиг, шинэ бүтээл шиг амьдарч байгаа байхгүй юу? Амен. Тэр үнэхээр амьсан учраас бид нар итгэл найдвараар дүүрэн ирээдүгөө эхэлж байгаа. Амен. За тэгээ эзний үнэхээр дахин амьсанд бидний амьдралд үнэхээр үр жимсээ өгөөд зогсохгүй. Үнэхээр дэлхийн түүхэнд бас үнэхээр тэмдэглэгдсэн байгаа, үлдээсэн байгаа тийм ээ. Бидний ялангуяа бид нар бол бидний үеийнхэн болохоор нэг Орос хэлийг чинь бараг 10 хэдэн жил заалгуулаад бараг орсоор бол бараг л инээдэг байлаа шүү дээ. Орсоор ярина те. Манай ээж орс хэлний огш ерөөс эргэн тойр орс ерөөс орсцсон байсан. Тэгээд тэр үед ингээд нэг зүйлийг бодож хахад би ингээд монголчууд бүх кирилл үсгээ Оросоос зээлж авсан. Оросоос маш олон ахуй соёлын сайн сайхан дэвшилт зүйлийг авсан л та. Тэгээ гаригуд байгаа шүү дээ. 7 хоногийн гаригуд даваа мегамар лав гэвдэг те. Тэгээд тэгж явдаг. Гэтэл Орос дээр болохоор хагас өдрийг болохоор зөрг бям гариг болохоор суббота гэдэг. Бүтэн өдрийг өгдөг лээ. Воскресенье гэдэг. Воскресенье гэдэг үг чи юу гэсэн үг лээ? Үхлээс амьсан гэдэг утгатай. Воскрес гэдэг чинь үхлээс амьсан гэсэн үг. Орос хэлний хичээл ороод байгаа. Амьсан гэсэн утгатай воскрес гэдэг чинь одоо амьсан. Тэгээ амьсан өдөр гэсэн утгатай байхгүй. Суббота гэдэг нь сабат гэсэн утгатай байхгүй. Сабат Оросын гайхамшигтай байгаа шүү дээ. Өдөр болгон тэгэл найз нөхдөд уулзаал ярихаараа за ням гарагт тэгэл бид нар Оросууд бол тэгэл тэгнэс. За амьсан өдөр хоёулаа тэгэн шүү. За ингэ шүү. Амьсан өдрийг ерөөсө итгэдэг хүмүүс нь ахуй соёлд нь орцсон байгаа шүү, тий? Гайхамшиг. Тэгэхээр бидний өнөөдрийн ахуй соёл, хүн төрөлхтний ахуй соёлд Христийн дахин амьсан учраас, Христ дахин амьсан учраас хүн төрөлхтний түүх үнэхээр оронгоор ирсэн. Тэр үеэс хойш Христээс хойших хүн төрөлхтний тооллыг манай эрний гэж нэрлэдэг болсон байгаа байхгүй тийм ээ. Амен. Тэгэхээр дахин амьсан эзэндээ бүгдээрээ чанга алга ташгүй бүгдээрээ нэг эзэнд баярлалаа Есүс. Баярлалаа эзэм минь. Та бидний төлөө дахин амьсан учраас өнөөдөр амьдрал маань итгэл найдвараар дүүрэн болж өнгөрсөн амьдрал маань үнэхээр өдөрч өнгөрсөн түүх болтлоо. Тэгж биднийг өөрсдийг маань өөрчилсөнд баярлалаа. Үнэхээр заримдаа өнгөрснөө бодоход үнэхээр өөр хүн амьдрсан юм шиг санагддаг болтол ингэж та бидний амьдралыг өөр болгож өгсөнд баярлалаа. Та бидний амьдралыг маань нүглээс маань цэвэрлэн анги эзэм нь ариусгаж бас эдгээж мөн бас шинэ итгэл найдварыг өдөр тутам өгдөг учраас баярлалаа. Тэгээд энэ амьдралдаа бид найдвартай амьдраа зогсохгүй бид мөнх хамтаа болсон гэдгээ бид мэддэг үлээ аава. Бидэнд та үхлээс амьссан учраас бид үхэл амьдралаа зүгээр ингээд төгсдөггүй харин түүний дараа мөнх ам байгаа гэдгийг бид мэддэг үлээ аава. Баярлалаа аава. Тэг өнөөдөр таны Христийн үхэл амьлалтын дотор та бидэнд өгсөн тэр гайхамшигтай олон ивэлүүдийг олж харахад минь та ариун сүнсээр үнэхээр нүдийг маань нээгээч гэж гуйж байгаа шүү аава. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За бүгдээр Эхлэл номны 3:15-ыг гаргацгаая. Эхлэл номны 3:15. За энд ингэсэн байна. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд бас чиний үр тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгоогч нь бяцалж түүний өсгийг чи няцална гэсэн байна. За энэ бурхан могод хандж хэлж байгаа байхгүй юу? Могод. Тэгээд энэ болохоор анхны бүтээгдсэн Адам Ява гэсэн хоёр хүн байсан тийм ээ. Тэр хоёр хүнд бурхан өөрийнхөө үг тушаалыг өгсөн. Тэгээ энэ хоёр хүнд хамгийн гайхалтай энийг ярихаас өмнө эхлээд энэ могоо гэдэг нөхрийн тухлаа ярихгүй болохгүй нэ гэж тийм. Тэгээ могоо юуг бэлгэж байгаа хэрэг зүгээр газараар мөлхдөг юм амьтны тухай яриаггүй шүү. За энэ болохоор зэрэг сүнслэг харанхуй хүчний тухай бэлэгдэж ярьж байгаа юм. За бэлэгдлэр илэрхийлэгдсэн амьтан шүү. За тэрнээс ингээл одоо нөгөө могоо ингээл хүн харахаараа зэрэг ингээл хатах гал дайраал
бид нар могоог харахаар арцгаанаа алах гал ингээл 2-1 дайсан одоо хонч 2 юм шиг ийм дайсан болно гэдэг тухай яриаггүй. Энэ тухай могоо гэдэг могоон тухай ярьж байгаа. Могоо болохоор могоогоор бэлгэсэн. Тэгэхээр харанхуй хүчин хамгийн түрүүнд Бурхны эрх мэдлэнд санаахсан баг. Хин эрх мэдлийн дуртай байдаг лээ. Ус төрчид дуртай байдаг те. Ус төрчиж байх нь шүү дээ. Зөөрлөл ингээд үнэхээр эрх мэдэл Бурхны зиндаанд өөрийгөө тавьж Бурхны эрх мэдэл үнэхээр одоо санаахсан. Тэрнээсээ болоод хөөгц мөнхийн Бурхны оршуугаас хөөгцсөн дэлхий рүү унсан. Тэгээд унаад ижихтэй бүтээгдсэн хүндээ Бурхан өөрийнхөө эрх мэдлийг өгж байгааг харсан баг. Энэ газар дэлхийн хороо дэлхий дээр бүхнийг зарих эрх мэдлийг хүнд өгж байгаа хөндлөнгөөс нэг багийг хараад зогсчихсон. Тэр юун дуртай вүлээ? Эрх мэдлэн дуртай. Эрх мэдлэнд улаараад хөгцсөн. Тэнгүүд одоо энд өгч. Гингүүтээ хүнийг мэхэлж эрх мэдлийг нь авсан баг. Хүнийг мэхлээ эрх мэдлийг. Тийм болохоор Бурхан гурвууланд нь хандаад хэлж мэхэлсэн могоо тандж хэлж байгааг байхгүй юм. Тэгээ могоод юу гэж хэлсэн хэрэг эмэгтэй та хоёрын хооронд мөн чиний өрөө эмэгтэй өрөө хооронд дайсагнал бий болно гэсэн. Тэгэхээр хүн төрөлхтний мөнхийн эцсийн дайсан биш үү одоо. Эцсийн дайсан. Яг бид нар заримдаа хүмүүстэй мэтгэлцдэг. Бид нар заримдаа ус төрчид бидний дайсан юм шиг санддаг. Ус орныг сүрүүлсэн юм шиг боддог. Тийм ээ. Гэхдээ мэдээж хүн хийж байгаа ч гэсэндээ хүн төрөлхтний хүний эцсийн дайсан хэмбэ гэвэл харанхуй хүчин байхгүй. Сүнслэг хүчин байгаа байхгүй. Тэр бидний амьдралыг сүрүүлэхээр ажилдаг. Тэр биднийг гим нүгэлд маань боолчилдаг. Тэр биднийг заримдаа үнэхээр хүн сайн сайхан амьдрий гэсэн ч хүснээр маань болж чаддаггүй шүү дээ. Тэр юунд нөлөө тэр харанхуй сүнслэг хүчин бидэнд ингэж нөлөөлөд байгаамаа гэсэн үг тийм. Тэгэхээр харин энд хэлж байгаа. Бурхан хэлж чинь юу вэ? Эмхтэн үр гэж хэлсэн баг. Эмхтэн үр гэхэр зэрэг хүн өөрөө эрх мэдлээ мэхлэгдэж алдсан болвол хүн өөрөө эргүүлж авна гэдэг хэлж байгаа. Тэр эмэгтэй хүнээс төрөх буюу хүнээс төрөх тэр хүн болж гарах тэр нэг өдөр могоон толгойг бяцална гэж хэлсэн байгаа тийм үү? Бяцална гэдэг чинь ялан дийлнэ гэсэн үг. Ялан дийлээд эрх мэдлээ хүний алдсан засаглах, хаанчлах тэр эрх мэдлийг буцааж хүн өөрөө буцааж авах болно гэсэн. Амен. Тэгэхээр Бурхан хүнд өгсөн эрх мэдлээ хүн өөрөө буцааж авах ёстой маа гэдэг энэ зүйлийг бас буцааж авах болно гэдэг урдаас эхлээд алдах үеэс нь Бурхан яасан бэхээр хүнд иш үзүүлж Бурхан аль хэдийнээс төлөвлөсөн байсан баг. Төлөвснөө хэлж байгаамаа хэвтүсэ. Тэгээд тэр эмэгтэй үр нь хүн болж ирсэн хэн байсан бэ гэвэл Есүс байсан юм аа гэж тийм үү. Тэгэхээр Есүс бол хүн болж ирсэн. Тэгэхээр Есүс өөр энэ хорвоо дэлхийн бүхнийг бүтээж захирагч эзэн өөрөө мөн шүү дээ тийм ээ. Гэхдээ тэр тэнд мөнхийн устдаа өөрийнхөө эрх мэдлийг бай сураа сүр хүчээ бүгдөө нөрхөд гэж байгаа ш. Библиэлд хэлж байгаа ш. Өөрийгөө хоослоод гэж байгаа ш. Өөрөө бурхантай энэ тэнцвүүц нэгэн байсан мөртлөө бурхан байсан мөртлөө өөрийгөө хоослоод гэж байгаа ш. Өөрийгөө даруй болгоод гэж. Хоослоо эрх мэдлээ үлдээсэн, хүч чадлаа үлдээсэн, байр сураа үлдээсэн, эд баялгаа үлдээсэн бүх юма мөнхийн устдаа үлдээгээд энэ дэлхийд хүн болж ирсэн. Өөрийгөө хоослоод хүн болж няраа хүн болж төрөөд тэг яг хүн болж төрж 100% ариун сүнснээс болон бурхан аваасаа залбирлаар хамаатай амьдсан. Даалгавраа биелүүлэх яг энэ иш үзүүлгийн дагуу хүн болж ирж хүний алдсан эрх мэдлийг бурхны үгийг 100% бурхны хууль тушаалыг 100% биелүүлээд буцааж тэр эрх мэдлийг авах зорилготойгоор Есүс ирсэн байгаа. Амен. Тэгээд тэгэхээр бүгдээрээ өнөөдөр бидэнд Есүсийн тэр амьдрал, Есүсийн үхэл ба дахин амьлалт нь итгэгч бидэнд ямар утга учиртай юм бэ гэдгийг бүгдээрээ бас үзэх боломж жилдээ нэг удаа тохиож байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ үүнийг ашиглаад тэр үүнийг харцгаая. За Ром номны 5 дугаар бүлгийг бүгдээрээ харцгаая. За Ромын 5-ын 12 Ромын 5-ын 12 тэгээд дараа нь 18 19 шүү. За нэг хүнээр ертөнцид нүглэр үхлэн орж ирсэн байхад
бүгд нүгэл үйлцснээр үхэл нь бүх хүнд иржээ гэж. 18. Тинхүү ганц алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унсны адил ганц зөвхт үлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрвөө. Учир нь ганц хүний дуулуургаас болж олон нь нүгэлтэн босны адил ганцын дуулуураас болж олон нь зөвхт болгуулнаа гэсэн баг. Амин. Тэгэхээр энд хоёр хүний тухай ярьж байгаа. Яг энэ Ромын 5 дугаар бүлэг дээрээс харах юм бол хүн төрөлхтний түүхийг оронгоор нь эргүүлж чадсан хоёр хүний тухай ярьж байгаа. Юусе энэ хоёр хүний хийсэн үйлдэлээс болж ганц хүний хийсэн тэр үйлдэлээс болж хүмүүст ирсэн үхэл нүглийн тухай ярьж байна. А нөгөөх нь бол нэг хүний үйлсэн үйлдэлээс болж хүмүүс өрөөгдөж зөв болж амьдрах тухай ярьж байна. Амен. Тэгэхээр хоёр хүн маш хүч чадалтай хоёр хүн байгаа юм. Маш эрх мэдэлтэй хоёр хүн байна. Тэр нь хоёр юм бэ гэвэл Бурханаар шууд бүтээгдсэн хоёр хүн байгаа. Нэг нь хэм бэ? Нэг нь Адам. Бурханаас шууд бүтээгдсэн. Нөгөөт нь хэм бэ? Бурханаас бас шууд төрсөн хүн болж ирсэн Есүс. Тэгэхээр энэ хоёр. Тэгэхээр тийм учраас Есүсийг хоёр дахь Адам, сүүлчийн Адам гэж нэрлэдэг шинэ гэрээр. Сүүлчийн Адам, эхний Адам. Эхний Адамаас болоод бидэнд юу орж ирсэн гэж? Нүгэл орж ирсэн гэж. Бид нар энийг ойлгоё гэвэл та нар ингээд ялангуяа эртний баатруудын тийм байлдаантай кино үзэхээр ингээд хотын том цайзуудтай, цайз хэрмүүдтэй тий. Тэр цайз хэрмийн эсрэг ингээд дайн тулаан хийж байгаа үед бол ерөөсөө хаалгыг эзлэнэ гэдэг л хамгийн чухал гэдэг шүү дээ тийм ээ. Цайзыг эзлэхийн тулд цайз дотор яагаад бол дайсны хамаг хүч нь байгаа. Тэгэхээр эзлэхийн тулд ихэвчлэн яадаг ихэнх монголчуудын манай Чингис хааны хэрэгжилжсэн тактикууд нь яадаг хөр зэрэг одоо хятадыг ч өөр газар ч цайзууд хэлэх дандаа хахуулддаг гэсэн байхгүй нөхдүүдийг нөгөө хаалганы манаач харуулуудыг нь тэд нар дотроос нь онгоолго тэгээ орчдөг гэсэн байна. Тэгэхээр тэр харуулд гарч байгаа хүн мөнхөн маш хариуцлагатай. Тэгээ тэр хүн хаалга онгоолго тэгээ дайсан дийслэгтэй гэсэн. Тэгэхээр Адам анхны хүн болж төрсөн. Анхны хүн Адам Бурхны үгийг зөрчиж муу ёсод эрх мэдлээ алдсан учраас үүнийг дагаад түүнээс хойш төрөх бүх хүн сонголтгүйгээр та одоо юу гэдэм та бид сонголтгүйгээр Адам гэдэг нөхрөөс болоод бүгдээрээ яасан бэ? Нүгэлтэй болцсон. Мөн чанараараа нүгэлтэй болцсон. Нүгэлтэй болоод төрсөн. Нүглийг үйлддэг баг тий. Нүгэл үйлдэн дээрэс нь байр суурийн хувьд Бурхны өмнө түүний хуулийн өмнө бид яасан юм гэхээр зэрэг нүгэлтэй ялтай болцсон. Тэм учраас сая Ромын 5 дугаар бүлгийн уншсан болов шүү дээ. Нүглийн улмаас бид бүгд үхдэг болсон, нүглийг дагаад хараал ирдэг болсон, нүглийг дагаад бас бид ял зэмтэй болсон. Буруутгалтай амьдрдаг. Тэгээ Адамаас болоод бидний амьдралд энэ зүйл ирсэн байх нэ хүн төрөлхтөн дэр тийм үү? За хоёр дахь тэгэхээр энэ болохоор биднээс шалтгаалгүйгээр биднийг нүгэлтэн болгосныг нэг тухай яриад. За тэгээ бүгдээр энэ дэр харьцуулсан байна. Ганц хүний алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унсан гэж. Харин ганц зөвхт үйлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрвэ гэж. За бүгдээр одоо ингэж ярил танаас билүү ойлгомжтой болох. За энтлийн игнэ хэн бэ гэхээр зэрэг байна шүү дээ заяа. Энтлийн игнэ болохоор зэрэг Адам шүү заяа. Та нар Адам дотор байгаа гэсэн үг заа. Энэ хорвоо дэлхийн Есүсийг мэдхгүй, Есүс дараахан итгээг байгаа хүмүүс гэсэн үг шүү заа. Адам гэсэн үг. За танаа игнэ болохоор зэрэг Христ шүү заяа. Христ дотор байгаа шүү. Христ дотор байгаа. Тэгэхээр Христ дотор юу байгаа вэ гэхээр Ромын 5 дугаар бүлэг уншсанасаа Христ дотор юу ямар хууль үйлчилдэг гэж байна? Христ дотор нэгүсэл засгалдаг. Христ дотор ял шийтгэл байдаггүй. Тийм үү? Христ дотор зөвхт байдал байдаг. Зөвхт байдлаар нэгүсэл ноёрхдаг, засгалдаг гэж байна. Альва зүйл нэгүслэр хийгдэж засгалдаг. Бурхны хүн төрөлхтнийг удирддаг арга зам нь нэгүслийн хаан синтинес гэсэн байхгүй. Амин. Тэгэхээр энэ Христ дотор үйлчилдэг эрх мэдэлтэй захирдаг хууль нь юу вэ? Нэгүслэр гэсэн. За энэ дотор юу байгаа вэ? Нүгэл, үхэл, ял. Да ялзын буруутгал те. Товчхоноор баадсах юм бол ерөөсө 3 зүйл. Нүгэл, үхэл, ялзын, ял буруутгал. Тэгэхээр та нар энэ дотор байсан гоё юу? Энэ дотор байх нь зүгээр үү?
Тийшэл зүтг. Тийшэл цагаачламаар байгаа шүү дээ, тий. Тийшэл ормоор байгаа. Тэр игнэр л ормоор байгаа. Тэгэхээр за бүгдээрээ үүнийг ойлгохын тулд ийш яаж шилжиж тийсэн бэ гэж. Бурхан тэгэхээр бид нарыг яаж шилжүүлэх арга зам гэхээр Есүсийн амьлалт, Есүсийн үхэл ба амьлалтаар байсан юм аа гэж. Бүгдээрээ хамтдаа 6 дугаар бүлгээс уншийе. За 6-гийн 1-ээс 4-ийг уншийе. За 6-гийн 1-ээс 4. За тэгвэл бид юу гэх вэ? Нэгүсэл ихсгээд бид нүгэлдээ байсаар байх уу? Огт үгүй. Нүгэлд үхсэн бид цаашид түүн дотроо яахан амьдрах билээ? Христ Есүс рүү баптизм хүртсэн бид цөмөөрөө түүний үхэл рүү баптизм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тиймд бид үхэл рүү баптизм хүртснээрээ түүнтэй хамт оршуулгдсан учраас эцгийн алдраар Христ үхэгчдээс амьлуулагдсны адил бид мөн шинэ амийн дотор явахын тулд юмаа гэсэн мэт тийм ээ. Хэрвээ бид Бурхны өмнө одоо зогсож байгаа, хуулийнхны өмнө зогсож байгаа байрны суурийнхаа хувьд бид хэрвээ бид нүгэлгүй гэж тооцогдоод зөвхт болчих юм бол Бурхантай харилцаанд маань ямар ч асуудалгүй гэсэн үг тийм үү? Эвлэрсэн гэсэн үг шүү дээ. Эвлэрсэн харилцаанд би өмнө нь ямар нэгэн гин буруу хийгээгүй байх юм бол би Бурхантай хүссэн зүйлээ ярьж болно. Бурханаас би үнэхээр авахыг хүсэж байгаа өдөрдөмж хамгаалалтаа авч болно. Бид хоёрын харилцаанд ямар ч асуудал байхгүй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэр маань эхлээд засагдах хэрэгтэй байсан байгаа байхгүй тийм. Миний Бурхны өмнөх энэ байр суурь маань энэ надаас шалтгааллахгүйгээр над дээр ирсэн нүгэлтэн гэдэг энэ байр суурь маань эхлээд шийдэгдэх хэрэгтэй болсон гэж. Тэр маань хинээр шийдэгдсэн бэ? Есүсээр шийдэгдсэн юм аа. Амен. Тэр маань биднийг төрхөөс өмнө, биднийг мэдхээс өмнө, биднийг өөрийгөө уучлагдах ёстой, Бурхантай харилцаагаа сэргээх ёстой гэж бодож исэн хүн байна уу? Есүсээс өмнө, Есүсээс өмнө өөрийнхөө хэрэгцээг уртчиж хараад ингээ те за би Бурханаа өмнө ер нь харилцаагаа сэргээгдэх ёстой, уучлагдах ёстой гэж бодож исэн байхгүй шүү, тийм үү? Харин Бурхан тэр сайн аав учраас, тэр бидний бүтээгч учраас тэр өөрчилж хараад эвлэрүүлэх арга замыг Есүсээр хийсэн байгаа. Тийм учраас Есүс таны нэр дээр амьдрсан, таны өмнөөс Бурхны хууль тушаалыг 100% биелүүлж амьдрсан байхгүй юу? Тэгээ зогсоогүй тэр бидний оронд ороод уг нь бид нүгэл үйлцснийхээ төлөө, нүгэлтэн гэдэг хүнийхээ төлөө шийтгэх ёстой шүү дээ Бурханаар тийм ээ. Бурхан хариун шударгач Бурхан учраас шийтгэх ёстой. Харин бидний оронд яасан бэхээр тэр үхэж, миний нэр дээр үхэж, таны нэр дээр үхэж шийтгэгдсэн байхгүй юу? Ялыг маань авсан. Тэр солигдсон байгаа. Амен. Тэгэхээр та нэг зүйлийг хэлээд хажуудлаа. Есүс чиний нэр дээр чиний өмнөөс Бурхны бүх хуулийг биелүүлсэн шүү гэж хэлдэг. За дараагийн нэг зүйл нь бас биеиндээ хэлэх зүйл нь юу гэвэл Есүс чиний оронд чиний өмнөөс үхэж шийтгэгдсэн юм аа гэж хэлээд. Амен. Тэр Есүс хуулийг үгүйсэх гэж ирээгүй. Есүс хуулийг яасан бэ? Хэрэгжүүлэх гэж. Хүн хуулийг бүх шаардлагыг биелүүлж чаддаг байсан уу? Чаддаггүй байсан. Хууль хэдэн зүйл ангитай манай бидэнд өгсөн мөр 600 гаруй зүйл ангитай. Дотроо 3 хуваагч ерөнхийдөө багслахаар зэрэг сүнслэг хууль, иргэний хууль буюу хоорондын харилцааны хууль, тэгээ баяр ёслолын хууль гэдэг 3 хууль байдаг. Тэгтэл хуулийг бүгдийг нөгөө фарисеучуд болохоор хуулийг нь бүгдийг нь биелүүлдэг мөртлөө бусдыг өршөөх, бусдыг шүүхгүй байх, тийм бусдыг инэрж хайрлах гэдэг дээр бүдэрдэг байсан. Хамгийн ихтэй. Тэгэхээр зэрэг хуулийг бүгдийг биелүүлж байгаа юм шиг боловч нэг дээр нь төрсэн хүн бүгдийг нь дахиад зөрчиж байгаа юм шиг болгож тооцогдно гэсэн байхгүй. Тэгэхээр Бурхны хүнийг одоо зөвтгөх тэр шаардлага нь яах нь вэ? Хүн хүрхээргүй аргагүй тийм өндөр хууль нь өөрөө ариун байхгүй. Ариун зөвхт учраас хүн хүрч чадхааргүй байна л. Хуулинд асуудал байхгүй юм шүү дээ, тийм ээ. Тэгээ Бурхны шаардж байгаа тэр төвшөнд хүртэл Бурхан хүнийг уулын зөвтгөөд өөртөө эвлэрүүлмээр байна. Гэтэл хүн гэдэг нөхөр яах нэ? Хүрхгүй нэ, угаасаа нүгэлтэй байх нэ. Тэр төвшөнд нь шаардлагад нь хүртэл. Тэгэхээр өмнөөс маань Есүс хүн болж ирээд
таны миний нэр дээр амьдраад биелүүлсэн байгаа байхгүй юу? Амин. Тэнгүүд одоо бид Есүст итгэснийгөө төлөө яг Есүс шиг тооцогдож бурханд хүлээж авагдаж байгаа байхгүй юу? Гоё юм уу? Сайхан байна уу? Чүл та хүлээж авагдсан байхгүй юу? Яг Есүс шиг хүлээж авагдсан байхгүй юу? Амин. Хажуудлага хүлээлээд. Та яг Есүс шиг бурхан аавд хүлээж авагдсан юм аа. Тэм учраас бити айгаараа, бити хулчигараа гэж хэлээд ихтэй лөө. Амин. Тэм учраас бидний уншсаа тэр Ром 6-гийн 4 дээр бид одоо бурханд биш үү, тийм ээ? Есүсээр амьдардаг гэж байгаа байхгүй юу? Би өөрөөр зогсох юм бол будаа болно шүү дээ. Би өөрөөрөө те биелүүлж байгаа, залбирч байгаа, бацгаа барьж байгаа, Библийг уншиж байгаа, цуглаандаа явж байгаа. Ер нь гайгүй байгаа шүү дээ би. Харин энэ багийн мацгаа барихгүй, залбихгүй, өргөлөөч өгдөггүй шүү дээ. Цуглаандаа хаяа ирдэггүй гэж. Хоёр нөхрийн тухай та нар юуг мэднэ шүү дээ, те? Библиэлд дээр хоёр нөхөр, нэг нь бурхны өмнө зогсоод би бол залбирч байгаа. Энэ нөхөр харин завхаараа тэгээ явж идэв шүү дээ. Гэсэн бурхан хэний зөвтгсөн бэ? Нөгөө нөхөрхийн амттан те? Өөрийнхөө үүсээр өөрийгөө бурхны өмнө зөвтгөх гэж оролцсон нөхөр нь бардан болж буруутгагдаад нөгөө буруутай гэдгээ мэдж байгаа нөхөр чинь тэнгэр өөч нүрээ харуулах хэрэггүй уучлаарай би нүгэлтэй гэж зогсож байхад бурхан яасан бэ? Зөвтгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр хүн өөрийнхөө үүсээр өөрийгөө бурхны өмнө зөвтгөх боломжгүй юм. Хэрвээ өөрийнхөө үүсээр өөрийгөө бурхны өмнө зөвтгөж байгаа бол бурхны стандартыг өөрийнхөө хэмжээнд буулгаж ирж байгаад тэ өөрийнхөө хэмжээнд гүйцэтгэхэд тэргүүрээ ингэж би зөвхт байгаа шүү. Одоо өрөөгдөх ёстой шүү гэдгийг хийх гэдэг байхгүй. Тэгэхээр бурхны хуулийн стандарт бурхны хэмжээнд баг. Тэрийг хүн ариун байг бол өөрийнхөө хэмжээнд болгочдөг. Завхаарахгүй, муухай ярихгүй, муухай хэлэхгүй, муухай бодохгүй. За энэ бол ер нь нэг ариун гэдэг талаар ойлголт гэдэг ингээ тий. Тэгэл бурхны ариун гэдэг ойлголт нь бол маш өндөр байгаа байхгүй. Хандлагыг нь оруулж байгаа байхгүй тий. Хандлагыг нь оруулж байгаа шүү. Зүрх сэтгэл доторх бидний хандлага харилцааг нь оруулж байгаа. Амин. Тэгэхээр тэрийг бол хэн ганцхан биелүүлж чадахгүй. Хэн биелүүлсэн бэ? Есүс. Амин. Тэгээ бидэнд итгэсэн учраас ариун сүнс өгсөн байхгүй. Амин. Тэр ариун сүнсээр бид үнэхээр зөв амьдарч зөв явах тэр хүч нь ариун сүнснээс өгдөг юм ахтас. Амин. За тэгэхээр бид яасан байх нь вэ? Байр суурийн хувьд бурууг болсон байх нь шүү дээ. Гин бурууг болсон байх нь. Хуулийн өмнө, шүүхийн өмнө, бурхны өмнө Есүс итгэснийхээ төлөө гин бурууг зөвхт болгоцсон байх нэ. Зөвхт болсон хүмүүсийг Библиэлд юу гэж хэлдэг вүлээ? Зөвхт хүн сургаалт төгсдөр юу гэж хэлдэг? Зөвхт хүн аслан мэд зоригтой гэж байгаа байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө зөвхт байдал дээр тулгуурлаж бурхантай харилцсан гэвэл учир дутагдaltaй. Хэрвээ тэгж харилцаж байгаа бол би бурхны стандартыг нь өөрийнхөө төвшөнд буулгачаа. Тэгээд тэрнийг сайн бурхны төвшингийг мэдэхгүй учраас би те хийх ёстой гэж наа гэсэн үг байна шүү дээ. Харин надад тэр зөвхт байдал нь Есүсийн зөвхт байдлаар өгөгдөж байгаа хгүй. Есүсийн зөвхт байдал. Тийм учраас хуучин гэрэн дээр бурхан та миний зөвхт байдал гэж хэлсэн байгаа шүү дээ. Еремая номон дээр тийм ээ. Та бол миний зөвхт байдал гэж байгаа. Тийм болохоор бид бурхны өмнө Есүсийн зөвхт байдлаар зоригтой зогсдог хгүй. Есүсийн зөвхт байдлаар зоригтой зогсдог гэсэн. Амин. Та бид Есүсийн буйнаар амьдарч байна. Хажуудлаа та бид Есүсийн буй. За би буйнгаа ойлгомжтой болохын тулд ярьж байгаа шүү. За. Үнэхээр хаялах сайтай буянтай хүн юм уу? Буйнаар бид үнэхээр амьдч өрөөгч байгаа хгүй. Буян доор нь өстө сайн авын нэрийг юу гэдэг вэ? Тэр шиг Есүсийн далбаан доор бид нар дарчхнаж явж байгаа мэдж байгаа байцгаа талаа цаа. За наргаа байлаа. Гэтэ үнэхээр Есүсийн нэгүслэр явж байгаа. Тийм учраас үүнийг Библиэлд буян гэж хэлээгүй, Библиэлд нэгүсэл гэж хэлсэн байгаа хгүй. Амин. Библиэлд үүнийг нэгүсэл гэж хэлсэн байгаа мах тусаа. Тийм учраас нэгүсэл дотор биднийг өгвөл зоригтой бай гэж хэлж байгаа хгүй. Амин. Бид нарыг зоригтой бай гэж байгаа шүү дээ Есүс. Дээр нэмэх юм байхгүй гэсэн. Төгс ажил, төгс зөвтгөц. Халелуя. За тэгээд бүгдээрээ Ром номныхоо бүгдээрээ сая 1-4 уншсан байх те. Уншсан уу? Уншсан. За тэрнээс энд юу гэж хэлж байгаа вэхээр зэрэг Есүсийн ингэж зөвтгөгдсөн бол одоо асуулт тавьж байгаа.
Ром 6 дугаар бүлэг эхлэхдээ та нар Бурхны өмнө зогсох байр суурьны хувьд гим нүгэлгүйгээд одоо ингээд тооцогдсон болвол миний үйлсээр биш Есүсийн үйлсээр би юу хийснээс болж биш. Харин Есүс миний төлөө юу хийснээс бол би зөвтгөгдсөн бол тэр далбаанд орно. Би бол жинхэнэ эрхчлөөтэй байх наа юу ч хийсэн бол яаж болох нэ гэж. Буруугаар бодвол би нэгүслийн хэсгийн тулд улам илүү нүгэлтэд амьдарч болох нэ гэж бодогдож байгаа шүү дээ. Тэгэхээр үгүй гэж нөө сайн байна. Зарим нь үгүй гэж. Гэхдээ хүн гарцаагүй тэгж бодгоос ураагүй сайн мэдээний нэг аюу тал нь тийм. Сайн мэдээ бол аюултай сайн мэдээ байхгүй. Сайн мэдээ бурхан бол бас нөөц үнэхээр агуугаар биднийг агуу эрсдэл гаргаж биднийг зөвтгөж байгаа байхгүй. Маш их эрсдэл гаргаж бурханы зүгээс. Бизнесмэнүүд үүнийг амар эрсдлийг тооцдог шүү дээ. Бизнесмен за энэ хөрөнгө оруулах яг бүгдийг тооцож байгаа. За тэгвэл эрсдэл болвол тэгэндээ ингээ те. Гэтэл бурхан бидэнд Есүс юу хийснийхэн төлөө итгэнгүүд л хуулийн мөнгө уйг зөвт гэж шууд тунгалж байгаа хгүй. Гэтэл энэ хүний амьдрал нь хараахан Есүсийг гэрэлтүүлж харуулахаар тийм зөв болж өөрчлөгдөг баг. Зөв болж өөрчлөгчнийхэн зараа би зөвт гэж тооцох уу яах вэ жоохон бодож үзтээгээд болно. За юм мөнгө юу ч гэсэн чи сонирхогч байдлаар эхэлчих. Тэгээд 3 сар яваад дүз. Тэгээ яах нү харъя тэгж жагаад би чамайг зөвт мөвт гэж дуудах нь яах нь болно гэж үүсээс нь хамаарч бурхан тэгж шийдэг байгаа хөөхгүй ойлгосноо. Тийм болохоор энэ бол аюултай бурханы зүгээс бол үнэхээр агуу нэгүсэл байгаа хөөхгүй. Агуу нэгүсэл ах дүүсээ. Тийм бол би танаас нэг ишлэл уншиж өгье. Ром номны 4-р бүлгийн 4-5 дээр ингэсэн байгаа. Сүсэг бишрэлгүй хүнийг ч зөвтгдөг тэрээр гэж. Сүсэг бишрэлгүй. Бурхан ингээл бурхныг хайгаал те. Ингээл залбирч мэлбэрдэг хүний тухай яриад байгаа шүү дээ. Тэ? Тийм хүнийг ч зөвтгдөг тэрээр үйлддэггүй боловч өөрт нь итгэдэг нэгний итгэлийг нь зөвд тооцдог гэж байгаа шүү дээ. Амар эрсдэл байгааз үйлддэггүй боловч гэж байгаа хгүй. Энэ нөхөр үйлдэж эхлэхээс өмнө тэгээ үр жимсийг нь харж агаад болноо би чамайг гэж бурхан туршилтын хугацаа өгөхгүй шууд яг зүрхнээс Есүст итгэсэн үү? Есүс юу хийсэн чинь яг итгэж байгаа юу? Амин. Есүс миний төлөө амиа өгсөн. Миний төлөө дахин амьсан миний эзэн мөн гэж итгэж байгаа бол зөвт гэл бурхан тун хөвгөлчихөж байгаа байхгүй. Амин. Гайхамшигтай нэг үсэл байгаа шүү дээ. Агуу нэг үсэл байгаа байхгүй бурхан. Тэгээд за зөвтгөө тооцсон хүнээ цаашаа яаж амьдрахыг харж агаад буцаг авчнаа чамаас. Бас бурхан тэгж болцол өгөөгүй. Амин. Бурхан харин зөвт гэж тооцсон бидний зөв амьдрч зөв байлгахын төлөө ариун сүнсөө өгнө. Есүс бидний төлөө бас зуушин залбирч байгаа байхгүй. Амин. Ариун сүнс нь биднийг түүний үгэнд дуртай, дур сонирхолтой болгож, түүнийг үнэхээр түүнийг хайрлаж, түүнд үнэхээр үнийг нь ойлгож, талархаж амьдрахад үнэхээр хөдөлдөг хүчийг өгдөг байхгүй. Амин. Тэгвэл бас Есүс өөрөө бас залбирч байгаа. Аваа, би нөхдүүдийг батлан даацсан шүү дээ. Аваа. Энэ батлан даацсан нөхдүүдийг тэ яг батлан даасан хэмжээнд бас эдгээр гайгүй болчоосоо аваа гэсэн. Есүс батлан даасан байхгүй бид нар. Амин. Түүний батлан даагчийн буйнаар амьдарч байгаа хэдэн багийнуд байгаа шүү дээ. Гайгүй амьдарч юмсаа хэдүүлээ. Гайгүй эзнийг алдаршуулаад тэр хэмжээнд нь очиод амьдраад үнэхээр эзэн дээр очих юмсан тийм ээ. Амин. Тэгэхээр Есүс бидний батлан даасан. Тийм учраас шинэ гэрээний зууч бидний батлан даагч гэж нэрлэж байгаа байхгүй. Амин. Тэм болохоор Есүсийн үхэл амьлалт үнэхээр утга учиртай юм. Тэгэхээр бид одоо Адамаас Христ дотор шилжчихэд Есүстэй хамт биднийг үхсэн гэж байгаа. Тэгээ би энийг ойлгомжтой болох хүнээс нэг хүн хэрэгтэй байна да. Оо за минь гард. Оо Есүс баярлалаа Есүс. За энд баптизм хүртсэн гэсэн үг нь юу гэхээр зэрэг баптизм хүртсэн гэдэг үг нь Христ дотор бид баптизм хүртсэн гэдэг нь Бурхан бидний Христийн нэг хэсэг болгосон гэсэн үг байхгүй. Зөвхөн баптизм гэдэг үгийг та нар нэг хэсэг болсон бид Есүсийн нэг хэсэг болсон юм байна л гэж ойлгох нь шүү дээ. За би жишээ нь энэ уцыг хинт мэдгүй юм лээ. Тогтцоо ийшнэж. За ингээд утас тогтцоогийн нэг хэсэг болчихж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ Христ бид баптизм хүртсэн гэдэг нь Христтэй хамт бид Христийн нэг хэсэг болсон юм чи Христ үхэхэд бид бас яасан бах нь? Үхсэн гэсэн.
Христ амьлахад бид бас дахин амьлсан гэсэн. Христ оршуулгдахад бид оршуулгдсан, амьлахад дахин амьлсан гэсэн. За чи одоо үхнэ. За өхөрөө. Өөс цовдлогдож үхнэ өөш. Есүс яаж үхсэн бэ? За нүдэ нэ чи үхэж. За бид дотор нь байгаа шүү дээ, тий, бид дотор нь байгаа гэсэн. За биднийг төлөөлж байгаа шүү дээ, утас бол биднийг төлөөлж байгаа, тий. За өгсөн, оршуулгдсан. За оршуулгадаарай. За оршуулгдсан. Оо зүв. За тэгээд ингэж байж байгаа шүү дээ. За ингээ оршуулгдсан. За дахин амс. За арай л биш байна да. Ингэж та. За дахин амсна. Бид бас хамт дахин амсан байхгүй амин. Бид төрөл арилцсан байхгүй амин. Бид чон байсан нөхдүүд төрөл арилжаад хонь болсон байхгүй амин. Мөн чанар маань өөрчлөгдсөн гэсэн байхгүй амин. Бид нүгэл дуртай, нүглийн биетэй байсан гэж байгаа шүү дээ. Бидний дотор нүгэл гэдэг нөхөр байсан. Дээрээс нь нүгэл биднийг дарамтлагдаг байсан те. Тэ? Тэгэл бид яасан вэхэр зэрэг бидний дотор цоо шин зөв зүйлийг хүсдэг, бурхантай адилхан мөн чанартай, тэр ариун сүнс ирж амьдарч бурхантай адилхан зүйлийг хүсдэг, мөрөөддөг болсон байхгүй амин. За миний утас өгч. За баярлалаа. За тэгэхээр энэ утга учиртай байх нэ. Тэгэхээр бид тийм за баярлалаа гэж. За тэгэхээр бид Адам дотор нүгэл байгаа байхгүй. Нүгэл. Сонголтгоо бид нүгэл үл. А энд яг уу нүгэл байгаа юу энд? Ха? Бурхны нүдэнд бол нүгэлтэн гэж тооцогдох уу? Үгүй сая Ромын 5 дугаар бүлэгтээ шошоо нүгэлтэн зөвт гэлцсэн байхгүй. Дайснууд эвлэрсэн гэлцсэн. Тэгэхээр бид Бурхны нүдэнд дайсан биш, эвлэрсэн. Бурхны нүдэнд бас бид зөвт хүмүүс байгаа байхгүй. Амен. Мөн чанар маань өөрчлөгдсөн. Тэгэхээр энд юу байх нь вэ? Сонголт байхгүй, нүгэл хийх нь биш тий. Гэтэ энд хаяа оюун бол санаа маань шилждэг учраас хаяа яах вэ? Хаяа нүгэл үлдчихнэ ч гэж тий. Тэглээгээд одоо юу гэдэм хон чон боллоо гэд биш чон хонь боллоо гэд хонь махан дуртай байх уу? Үгүй шүү дээ, мах идэж. Зүгээр жишээ авахад авгалтай байж байгаад эрвэхэ болдог шүү дээ, төрөл арилжаа тийм. Тэгээ эрвэхэ хаяар нисэж байгаад эрвэхэ бол уг нь цэцгэндээ суух хэрэгтэй амтаа. Хаяа муухан дээр суух уу? Суун. Тэглээгээд буцаад утгалчих уу? Муухан дээр суусан юм чи ингээ жам усны хуйлан те. Энэ муухан ингээ орон дээр суучлаа. Энэ эрвэхэ буцаад над ч утуулна доо. Үгүй шүү дээ. Мөн чанараа алдахгүй байхгүй ойлгосноо. Зөв зүйл дуртай, зөв зүйлийг хийн. Гэхдээ буцаж хизээч нүгэлтэн болж чадахгүй гэсэн. Амин. Нүгэлтэн болж чадахгүй шүү та. Амин. Христос бурхан биднийг сийлцсэн байхгүй амин. Бат гагнцсан гэсэн. Амин. Тэгэхээр эндээс баахан нөхдүүд ийш нь оруулах хэрэгтэй гоос. Тэ? Амин. Тэгэхээр бидний гол зүйл бид хүмүүст үүнийг ярих хэрэгтэй маа. Амин. Хүмүүсийг аврах хэрэгтэй маа. Амин. Тэгэхээр бид яаж шилжүүлвэл Есүсийн үхэл амьлтанд нууцсан байгаа. Ийшээ төрөл арилжж байгаа мэт энэ шилжилтнийг бол Есүстэй хамт үхдэг, Есүстэй хамт оршуулгадаж, Есүстэй хамт дахин амьсан байхгүй. Амин. Тэр энтлийг нэг бүгд ийшээ суцгаа. Амин. Тэгэхээр бид нүглийн хүч чадлаас ах トゥ усээ чөлөөлөгч хажуудлын үнэлээ. Энд за бүгдээ энийг уншия. Цаашаа энийг уншаад тэгээ та нар хэлээрэй. Би эндээ за. 6 дугаар бүлгийн 7. За ингэсэн байна. Учир нь үхсэн нь нүглээс чөлөөлөгцсөн гэж. Тийм ээ. За 6-гийн 14-ийг бас. Та нар хуулийн дор байгаа биш. Харин нэгүслийн дор байгаа тул нүгэл та нарыг юу гэж юм? Захихгүй гэж. Тэгэхээр өөртөө хэлэхгүй. Нүгэл намайг захихгүй гэ. Нүгэл миний бодол санаанд ирэх мэдл байхгүй. Нүгэл миний сэтгэл хөдлөлд ирэх мэдл байхгүй. Нүгэл миний эрхтнүүдэд ирэх мэдл байхгүй. Би өөрийнхөө нүд чих бодол санаа хөл гар сэтгэл хөдлөлөө амаа зөвхт байдлын зэвсэг болгон бурханд өгж байна. Би бол зөвийн боол юм аа. Би нүглийн боол биш болсон. Амен. Тэгээ энэ дээр хэлэхдээ
боолог өдгөөр зөрүүлсэн байгаа. Эзэнтэй гэсэн үг. Бид нар эзэн маань дээр маань засгалдаг тэр эзэн маань солигдсон тухаарч байгаа. Амин. Бид зөв юмыг хийж яаж таашаал авдаг. Зөв юмыг хийж яаж зөв юмыг хийх дуртай болсон гэсэн үг. Амин. Тэгэхээр бид нүглээс чөлөөлөгдсөн байх нэ. Тийм болохоор энд юу гэж хэлж байгаа гэхээр нүгэл та нарын дээр захирахгүй гэж шүү дээ. Хажуудлаа нүгэл чамайг захирахгүй гэдэг. За тэгээд 11 дугаар эшлэгийг бүгд хамт уншийе. Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаагаа юу гэж байна? Тооц гэж шүү дээ. Бид өмнө нүгэлд бол дөөрөө ирэхгүй нүгэлд ингээ маасалдаг. Одоо маасална гэхээр та нар ойлгож байна уу те? Хошин шогийг ярьдаг шүү дээ. Маасална гэхээр гэл те нөгөө нэг юунууд ч баг нөгөө уудаг нөхдүүдгээ шууд хараа мэддэг гэж байгаа шүү дээ. Шууд ингээ хараалт таньдаг гэж байгаа шүү дээ. Хараалт таниал бас тэр шиг одоо бид нар ингээ нүгэлд ингээ маасалдаг байсан байхгүй зүгээр ингээ шууд дуртай баяртай ингээд харин одоо юу гэсэн үг бол бид юу гэж бод Бурханд бид нүгэлд өгсөн харин Бурханд Христ Есүсээр амьд байгаа гэж. Бид одоо бурханлаг зүйл, бурхны үгэн, бурхны сүнс, бурхны оршихуйд, бурхныг магтаал бид яасан махна уу? Дуртай. Бид нэг үгээр хэлбэл маасалдаг болсон байхгүй ойлгосон уу? Татагддаг гэсэн үг. Тийм бурханлаг зүйл гэсэн үг. Тэгэхээр бид одоо бурханд амьдарч байгаа байхгүй. Өөртөө ч биш. Бурханд амьдарч байгаа гэсэн. Есүсээр би бурханд амьдарч байгаа гэж тооц гэж байгаа шүү дээ өөрийгөө. Үүний төлөө Есүс үхээд дахин амсан учраас өөрийгөө Бурханд Есүсээр амьдарч байгаа гэж тооцоорой гэсэн. Есүс надаар амьдрнаа гэж итгээрэй гэж байгаа байхгүй. Амин. Тэгм болохоор Паулын хэлсэн үг байгаа шүү дээ. Хүчтэй бол одоо би махан биендээ амьд юм шиг би өөрөө харагдаад тэгээ мэдрээд байна. Гэхдээ би энэ мэдрэмжиндээ итгэхгүй гэж байгаа байхгүй. Махан биендээ амьд юм шиг үнэхээр одоо юу гэдэг бадмаа амьдаас амьд юм шиг надад мэдрэгдээд байна. Гэхдээ энэ махан би амьдарч байгаа нь би биш. Харин намайг хайрлаж миний төлөө амиа өгсөн Бурхны хүүд итгэхлээр би амьдарч байгаамаа гэсэн үг. Амин. Тийм болохоор бидний амьдрал нөгөө талаас юуг бол мэдрэмжийн амьдрал биш, итгэлийн амьдрал байгаа байхгүй. Амин. Бурхан Есүс бидний төлөө юу хийсэн бэ гэдэгт нь итгэж амьдарч байгаа байхгүй. Амин. Нүгэл миний дээр ирэх мэдлэг бос. Би одоо зөв юм бол бос. Амин. За бас нүглийг өдөөдөг нэг зүйл байгаа. Тэр үг бол хууль байгаа. Тэгэхээр Христ дотор бас Бурхан хуулийг шийдсэн ба. Ягаад гэвэл Адам дотор бид ялтай байхгүй. Хуулиас болоод Бурхны ариун хуулиас бол би яасан бэ? Ял зэнтэй байгаа. Тэгээ Бурхан тэр ял зэмийг шийтгэх нь бол хуулийг бас шийдсэн ба. За тэрийн бүгдээрээ 7 дугаар бүлгээс уншия. 7-гийн 1-ээс ах дунараа хууль мэдгэсдэд гэж хэлэхэд хууль нь хүнийг амьд байгаа цагт л хүнийг захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Гэрэлсэн эмэгтэй нөхрөө амьд байх үед нь нөхөртөөгөө хуулиар холбогдсон байдаг. Харин нөхөр нь өөд болбол тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөнө. Тиймээс нөхрөө амьд байхад тэр эмэгтэй өөр эртээ нийлвэл захваа юм гэгдэнэ. Харин нөхөр нь өөд болбол тэр хуулиас чөлөөлөгдөх бөгөөд тэрээр өөр эртээ нийлсэн ч захваа юм биш юм аа гэсэн. Түүнчлэн ах トゥ минь та нар Христийн биеэр дамжин хуульд үгсэ. Ингэснээр Бурхны төлөө бид үр жимс гаргахын тулд үхсдээс амьсан өөр нэгэнтэй та нар холбогдсон юм аа. Учир нь биднийг мах бодод байхад хуулиар сэргээгдсэн нүүл цус тачаалууд нь үхэл түргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан. Харин бид хүлүүлж байсан хуульдаа үхэж түүнээс чөлөөлөгдснөөр судар бичгийн хуучралд ор биш харин сүнсний шинжлэлд ор үйлчлэлт юм аа гэж. Сүнсний шинжлэлд ор Бурханд үйлчлэлт юм. За Бурханд үнэхээр үр жимстэй амьдарч Бурханд зөв амьдралаараа Бурхныг үнэхээр алдаршуулахыг хүсэж байгаа хүмүүс байна уу? Үр жимс гарахыг хүсэж байгаа хүмүүс байна уу? Тэгвэл энд нэг зүйлийг хэлж байна. Юу гэвэл үхсдээс амьсан Есүстэй холбогдсон гэдэг дээрээ л анхаараарай гэж байгаа байхгүй тийм ээ. Тэр хэдгээр ишлэн байна. Дөрөвдүгээр ишлэл дээр нь Христийн биеэр дамжин та нар хуульд үхсэн. Тиймээс Бурхны төлөө бид үр жимс гаргахын тулд үхлээс амьсан Есүстэй бид холбогдсон гэж байна. Үүнийгээ мэдэрэй гэж. Бид ганцаараа Бурханд үр жимс гаргах гад ганцаараа дүлэхгүй гэдгийг хэлж байгаа байхгүй. Ганцаараа дүлээл, ганцаараа чардаагаал ах. Үхлээс амьсан Есүстэй холбогдсон юм а гэж. Тэр холбогдсон шин нөхөр маань бидэнд үр тогтоох чадвартай. Тэр ч одоо юу гэдэг лээ? Жимслүүлэх чадвартай эртөө нэг юугүй. Аа?
үр тогтоох чадвартай. За жирэмслүүлэх чадвартай хүн баг. Жирэмслүүлнэ гэдэг чинь үр жимс ургуулах тухай яриад та. Ойлгосон биз? Би сексийн тухай яриаггүй шүү. Ойлгосон уу? Нэгсэндээ яг л бид нар өмнө өөр нөхөртэй байсан гэж. Тэр нөхөр нь хэн бэ? Хууль байсан юм а гэдэг тухай ярьж байгаа. Одоо надад 2 хүн хэрэгтэй байна. Тэгээд 2 хүн сайн дураар гарч ирээ надад туслахгүй ёо. Та хоёр гардах уу? За. За энд бидэнд юу хэлж байгаа гэхээр зэрэг за нэг яг гэрлэлтээр жишээ авч байгаа. За нөхрийг нь бол хууль гэж хэлсэн байна. Тэгээ энэ нөхөр бол үргэлж зөв байдаг. Үргэлж тавьж байгаа шаардлага нь дандаа зөв байдаг. Тэгээд тавьж байгаа шаардлагынхаа дагуу эхнэртэй хамгийн гол нь хизээж тусалдаг. Эхнэртэй тусалдаг нөхрүүд байна уу? Байхгүй хаа гэж найдаж байгаа. Тэгээ хамгийн гол нь эхнэртэй тусалдаг. Энэ нөхөр л ганцаар эхнэртэй тусалдаг заяа. Эхнэртэй тусалдаг шаардлага нь дандаа зөв байдаг. Тэгээд сэтгэл нь хизээж ханддаг. Сэтгэл нь хизээж ханддаг. За манай мөнгө болохоор зэрэг эхнэр нь гэж тооцож байгаа шүү. За эхнэр нь гэж тооцож байгаа. Тэгэхээр эхнэр нь яг хөө эхнэр нь за одоо та хоёр нэг дараа үзүүлэгт за. За чи нэг юм ерөөсөө сэтгэл нь ханддаг дандаа одоо тий гин буруугийн алдаа оногийн дандаа олоо харчдаг. Тэгээд тавьж байгаа шаардлага чинь дандаа зөв байдаг. Яг зөв юм болно шүү дээ. Буруу гүзэхгүй шүү дээ. Гүтгэхгүй. Чи болохоор зэрэг үнэхээр чармайдаг эхнэр. Үнэхээр зөв нөхрийгөө югаар тутахгүй гэр орноо гайгүй авчивч гал хөдөлмөрлөөл хүүхдээ эртхэн сургууль цэцэрлэгээс наавал хоол ундын ажлаас нь хүрээд ирэхэд нь бэлтцсэн те ингээ байхыг хичээдэг нөхөр. Эхнэр. За гэрээ эзэгтэй ажиллаа гэ нөхөр одоо тэнд ажлаас орж ирэх гэж байгаа шүү. За мөнгө нэг сайхан гэрээ эзэгтэй болоотхоо наана нэг сайхан те нэг даашкагийн оронд ер нь нэг дараа нь тоглоотхоо. За нөхөр ажлаас орж ирлээ. Хоол. За алга ташаа бүгдээрээ. За ийм дарамттай ийм нөхөртэй хинч амьдрахыг хүсвэ дээ тийм үстэй. Үнэхээр дарамттай, үнэхээр хууль бол яг л ийм хатуу чанга нөхөр шиг гэж байгаа байхгүй. Тэгээд хөөхий эхнэр нь салмаар байдаг. Өөр хүнтэй суучмаар байдаг. Гайгүй те. Өөрийг нь ойлгодог, дэмждэг, тусалдаг юм үнтэй. Ихтэй салж болохгүй. Яагаад тэгэхээр тэгэн бол завхаарсан болно. Дээрээс нь нөхөр нь өгдөггүй. Өгсгүй мөнхий. Өгсгүй мөнхий нөхөртэй. Яг болохоор яах вэ? Бурхан үүнийг хараад бидний хуулиас чөлөөлөх арга зам нь юу гэсэн бэхээр зэрэг мөнгөг өөрийг нь өхүүлсэн байхгүй. Мөнгөг өөрийг нь өхүүлсэн. Мөнгөг өөрийг нь өхүүлж хуулиас чөлөөлсөн баг. Биднийг гэсэн үг шүү дээ. Амин. Тэгээд биднийг өөрсдийг маань хуулиас хуульд өхүүлж. Хууль бидний дээр их мэдгүй болчихно гэсэн үг шүү дээ. Тийм үү? Бид нар хуулиас гараа авчиж байгаа. Эрхчлөлтөд бол авчиж байгаа. Гэрлэлтийн хуулиар яах вэ? Эхнэр юм уу нөхрийн аль нэг нь хүчээж аль бие усаар салгагдж байгаа юм шүү дээ, тийм ээ? Тэрнээс наа салгад. Тэгэхээр харин Бурхны мэрэгэн арга зам яасан бэхэр зэрэг Христийн дотор бид нарыг хуулинд өхүүлцээ гэсэн. Хууль бидний дээр их мэдлэг болцоо гэсэн үг шүү дээ. Юу? Хууль бидний дээр их мэдлэг болсон ах トゥ ус. Амин. Бидний дээр одоо Есүс ирэх мэдэлтэй, ариун сүнс ирэх мэдэлтэй. Амин. Халелуя. Тэгэхээр ингэж биднийг чөлөөлөөд хамгийн гол нь өөр тусалдгүй нөхөр шүү дээ, тий? Шаардлага тавьдаг мөртлөө тусалдгүй. Харин одоо шинэ нөхөртэй болсон. За сууч. Шинэ нөхөр нь хэн бэ гэвэл өглөөс амьсан Есүс гэж байгаа шүү дээ. Энэ Есүс бол өмнөөс нь бүх зүйлийг нь хийж өгсөн. Бас гэхдээ биднийг ч гэсэн бас хийгээсэй гэж хүсдэг. Зөв зүйлийг хийгээсэй гэж хүсдэг. Гэтэ бидний зөв зүйлийг хийхэд нь ганцаараа ингээл те хараал тэгэл буруутгаал, буруу шаагаал те ингээд идэг нөхөр гэж хэлээгүй. Харин өмнөөс нь хийдэг. Өмнөөс нь хийгээд өгсөн. Гэсэн мөртлөө хийхэд нь хамт хийдэг. За чи гэр орны ажиллаа би чамд хамт туслая. Гэр орны ажиллаа хийгээч.
За ямар нэг юм хийдэ чи зүгээр хамаагүй. За ингээ хамт тусалнаа гэсэн үг. Тэгэхээр бидний эзэнд өргөх амьдрал маань яг үр жимстэй байна гэсэн үг байхгүй. Амен. Хээс бидний хизээж орохгүй хамт дандаа тусалж яадаг гэсэн үг. Амен. Баярлалаа. Тиймээс Бурхны төлөө үр жимс гаргахын нууц нь юу гэсэн бэ? Үхлээс амьсан өөр нэгэнтэй буюу Есүстэй бид холбогдсон юм аа гэдгээ мэдэрхэн шүү дээ. Амен. Тэр хуулийг биелүүлж өгсөн бас бидэнд биелүүлэх хүчийг нь ариун сүнсээрээ дамжуулаад өгдөгөө гэсэн. Та нар өрөөгдсөн үү? Амен. Бүгдээрээ тэгвэл эзэндээ хамтдаа босоод талархацгаая. Халелуя. Намайг дагаад хэлээрэй. За ёо. Халелуя. Иесус баярлалаа Иесус. Баярлалаа. Халелуя. Бурхан бидэнд яаж Христийн дотор үр жимстэй амьдрах уу? Бид үүнийг мэдхээр өөрөөрөхгүй талархсан сэтгэлээс хайраасаа түүнд үнэхээр үйлчлээсэй гэдгийг зүсдэг байхгүй. Тэр айцаас биш те. Ял зэмээс биш. Эсвэл буруутглаас биш. Тэр эзэн биднийг харин ийм их агуу зүйлийг бүгдийг өмнөөс мань хийж өгсөн болохоор харин үүнийг мэдээд талархсан сэтгэлээс хайраас түүнд үйлчлэхийг эзэн харин таалж хүлээж авдаг. Амен. Тэгэхээр бүгдээр хамтдаа хэлцгээе. Есүсээ миний төлөө амиа өгсөн танд баярлалаа. Таны үхэл миний үхэл. Таны амьдрал миний амьдрал. Таны зөвхт байдал миний зөвхт байдал. Би Бурханд үр жим сургуулахын тулд үхлээс амьсан Есүс тантай би нэгдсэн билээ. Таны дотор нэгүсэл ноёрхдог билээ. Та нэгүслийн хаан сентинээс биднийг өдөрддөг билээ. Танд үр жимстэй амьдрахын тулд Есүс та тусалдагт баярлалаа. Бас нэгүслээ өгөөрэй гэж гуйж байгаа шүү. Би нүгэлд өгсөн юм аа. Христийн үхлээр би нүгэлд өгсөн учраас гим нүгэл миний дээр одоо их мэдлгүй болсон. Одоо би Бурханд Есүсээр дамжин амьдардаг. Би бурханлаг зүйлд дуртай, сонор соргог болсон. Бурханлаг зөв зүйлийг би хүсдэг болсон. Таны нэгүсэл баярлаа Есүсээ. Халелуя. Бүгдээр Есүс талаг тасцгаая.